За та бүхэн ч гэсэн интротойгоо танилцсан гэж найдаж байна. Үнэхээр сэтгэлээ гаргаж хийсэн интро та бүхэн ч гэсэн таалагдсан байхаа гэж бодож байна. Тэгэхээр бид нэр одоо шууд интро тойхилдог болох нэ. Баярлаа. Шууд хэлцгээе. Өнгөрсөн 7 хоногт за чухал мэдээнүүд гарлаа. CPI босод валютууд дээр гарлаа. Мөн доллар дээр фонс мөн гарлаа. За хүлээлтээс илүү их хуваар бууруулахар болсон гэсэн үг мөн үү? 0.25 5-1-ээр 50-1-ээр бууруулахар гарсан. Forecast яг 25-1-ээр гэж бодож исэн боловч бүр тэрийг давуулаад нэлээ давж орж ирлээ гэж харж байна. Тэгэхээр яг эдийн засгийн үзүүлэлт дайггүй байгаа л гэж Федийн зүйлс үзэж байгаа болов уу гэж хараад байна л та. CPI тогтмол ингээд эрүүл гэх юм уу те зөв системтэй ингээд багасаад байгаа болохоор дээрээс нь тэгээд нөгөө эдийн засаг дээр бас нөгөө дарамт учруулах юм дээр бас яах шиг бага дарамт учруулах бас зорилготоор кат хийгдэж байгаа гэсэн зүйл хальт онцсон. Тэгэхээр цаана бас мэдээж эдийн засгийн үзүүлэлт явж байгаа гэсэн мэдээж нөгөө мөнгөний бодлогын хүүгээр ч гэсэн зарим эдийн засгийн үзүүлэлтүүд төр нөгөө сөргөнөлөө үзүүлэх боломжтой байдаг удаан их байснаар тэгэхээр тэрнээс бас хамаарат бас кат нэлийн 51-ээр буюу орж ирсэн болов уу гэж бас онцгой бас гарсан байл. Тэгээ тийм байж магадгүй ч хараа. За тэгтээ одоо хүлээлтээс илүү өөр мэдээ гарсан ч гэсэн чартан дээр бас яг тийм одоо юу гэх нэг юм хүчтэй мэдээ ч юм хүлээлж байгаагүй юм шиг мэдээний реакц гэж үсгүй байгаад байна тий. Зүгээр за яг мэдээж мэдээ юм чи хоёр талтай зүг татсан өндөр хөдөлгөөнүүд орж ирсэн. Гэтэ нэг тренд өөрчлөгдсөн гэдэг ч юм уу нөгөө энэ өмнөх яран дээр таамаган дээр гарч ирсэн сайд виз гэдэг ч юм уу энэ өмнөх ирсэн байсан ёроолооч сэтлээгүй оройгоо цэтлээгүй тий. Ихэд өвн бол нэг дунд хугацаанд сайд виз байдалтай л байгаад шүү дээ. Тэгэхээр энэ нь магадгүй нэг талтаа болохоор тренд эргүүлэх гээд эндээ одоо арилжаанууд хийгдээд урт хугацааны позишнууд хийж ус магадгүй. Эсвэл үнэхээр энэ мэдээний нөлөө нь гэдэг ч юм ингээд зүгээр суур талаасаа айлцны ойлгомжтой байцсан. Тэгэхээр ингээд реакшн байгаагүй болов тий бас. Яг хөө миний бодлоор өмнө хэлсэн шүү дээ мэдээний нөлөө яг өмнөх шиг байхаа бас болчихсон гэдэг үнцэг гараад ирсэн. Тэр нь л болж байгаа мол гэж хараад байна л та. Нөгөө өмнө ч юм бол мэдээ гарлаа шууд нэг баг 300 пип ч юм ингээд нэг бууцчаад тэнцээсээс засвар хийж байгаа дэшээ аваад өгчтэй тийм хөдөлгөөн гардаг гэсэн бол долларын хөдөлгөөн дээр ч гэсэн ер нь бол тийм хөдөлгөөн гараагүй гэж байна тий. За долларын индексийн таамаг болохоор ямар ч өнгөрсөн 7 хоногийн FOMC мэдээ өөрөө доош нь 51-ээр буруулсан учраас урттай бол ямар ч доош нь гэсэн таамаг хэвээрээ миний хувьд байгаа. За нөгөө талаараа том цагийн бүсчлэлийн хувьд болохоор энэ нэлээд том цагийн шал дээр байгаа учраас энэ маань нэлээд контакт аваад гэж хараад байна. Дээрэс нь юу гэдгийг энэ хөдөлгөөн нь өөрөө цаашаа стрей авч чадах юм бол нэлээд том цагийн импульсийн хөдөлгөөн болгож ирэх болов уу гэдэг бол онцгой гарч ирчээд байгаа. Жижиг цагийн чарт буюу 30 минут 15 минутын чартаа гараад ирэхээр дээрээс явж исэн импульсийн хөдөлгөөний нэгэн тогтворч байгаа хэсэг буюу энэчний нэг тогтворч байгаа бол бүтэц үүсэж байгаа учраас энэчээс энэ доотын хэсгийн бүтцээс хамаарат сэтэрсэн тал руугаа ямс арилжих бол төлөвлөгөө бол байна. Тэгэхээр хэрвээ энэ өөрөө сэтэлээд явж чадах юм бол нэлээ дайггүй бүсчлэл байгаа учраас ямар ч долларын индекс дээр бол ажиглаж байгаад том цагийн swing ч юм импульсив хөдөлгөөний барих сонирхол бол долларын индекс бол байна гэж хараад байна. За би бас доллар дээр ерөнхийдөө бараг л өмнө нөгөө батарейн зорцсон байсан. За тэгэнгუთ энэ батарейнаас стрейт сэтэрсэн ч гэсэн эндээ амар удаан докторччлаа л доо. Бараг 7 хоногийн байсан. Тэгэхээр энэ нөгөө үнэн маань өөрөө докторчсон учраас батарейныг харахаас илүү тэгээд сайд виз гэж трендэ гэж хараад тэгэнгуთ юу зэрхэн болж байгаа гэхээр аюутсан тухайн сувгийн шал даа зөөр зэрхэн болчихно те. Батарейныг харах юм бол тийм pullback шиг янз бүрийн хөдөлгөөнүүд их харагдаж шүү дээ. Тэгэхээр эндээ сайд виз үйлчлэе гэж хараад байна. За гэхдээ энэ сайд визээ нөгөө ийм дабл ботом байж магадгүй хөдөлгөөнтэй бас цэвэрхэн байж магадгүй ингэж холбож хараад байна л та. Энэ дээр эхний ёроол үүссэн, хоёр дахь ёроол үүсэхдээ юм дээшээ задарч байж магадгүй батарей үүссэн. Тэгэхээр нэг иймэрхүү одоо хоёр батарейны хооронд доторх холимог хөдөлгөөн гэдэг шиг ийм зүйл үүсчиж магадгүй гэж хараад байна. За тэгээд мэдээж дээлигээрээ бол энэ яалтчгүй л нэг хүчтэй ийм спортон дээр ирсэн зууралдаад байна. Энэ тэгээд харин яг
түрүүний миний хэлсэнчлэн юм урт хугацааны тренд эргүүлэх sideways энэ дээр захиалга биелэгдээд тэгээ том хөрөнгө арай их мөнгө эргэлдэг хүмүүсийнх нь урт хугацааны позишнууд энэ дээр нэгдээд байгаа болов захиалга биелүүлэх гээд sideways байгаад байна. Эсвэл үнэхээр зөв бидний impulse correction impulse гэдэг энэ дээр үн тогтоод байна уу гэдгийг харах гад байна. Тэгэхээр ерөнхийдөө дунд хугацааны нэлээд том sideways тренд руу орсон учраас сэтлүүлж ээж нэг тал руугаа орвол зүгээр тэгээд яг аль тал руугаа сэтрэх вэ гэдэг нь төрүүлээд магадлал ихээр одоогоор яг тийм бүтцүүсэг байна. Зөвхөн даваа явцсан ч юм уу паттерны хэлбэртэй эсвэл нэг төлөв арай нэг юм хүчтэй хөдөлгөөн гарч ирсэн тийм хөдөлгөөн ерөөсөө байхгүй учраас одоо ерөөсөө л ёроол дээрээ байда таазан дээрээ сэлдээд тэгээд аль нэг сэтэрсэн тал руу нийлүү дараагийн төсвийн хөдөлгөөнүүдэд хүлээнэ гэдэг л таван маань арай магадлалын хувьд өндөр юм болов гэж боддог. Гэхдээ яг өмнөх 7 оныхон таамагтай адилхан дээшээ сэтэрчих байх гэдэг таамаг арай л жоохон 51% магадлалаараа өндөр юм болов гэж бодоод байна. Окей, за Nasdaq дээр ирчихв. Nasdaq ирчих тий. За өмнөх Nasdaq-ийн таамаг болохоор за ерөнхийдөө нэг pullback хүлээвэл хөлөхгүй бол паттерн үсээ дээшээ ерөнхийдөө дээшээ гэж яриад байсан. За дээшээ чиглэл маань өөрөө доойхон дагуул харагдаж байгаа. Энэ оройгоо дээшээ эвдсэн. Унсаар хагаад энийг эвдэхгүйгээд тэгээ энэ өөрөө энэ дунд цагийнхаа энэ давуудыг эвдэд гараад ирсэн учраас pullback юм уу паттерн хүлээж исэн. За гэхдээ л юу болсон бэ гэхээр яг аль алинд бол бараг л үүссэнгүү дээ. Ерөнхийдөө дээшээ доогоо эвдээд ийм жижигэн хөдөлгөөн явсараа гал өнөөдөр ханшин дүрээд ирлээ шүү дээ. Тэгэхээр нөгөө цэцрийн хөдөлгөөн хүлээдэг минусын хувьд бол яг орох боломж өгч чадсангүй. Зүгээр support resistance юм уу бүсчлэл харуул магадгүй боломжтой байсан баха. Би ихтэй нэг оролдоо дандаа паттерн дээр хийгээд сэтэрэлтэн дээр хийдэг болохоор надад тийм цэвэрхэн юм үсэг болохоор ямар нэг оролтын боломж байсангүй. За гэхдээ яг өнөөдрийн нөхцөл байдал Nasdaq бас айгүй сонирхолтой одоо бүсчлэлч гэх юм уу одоо юу гэх юм уу те. За таацын зүгээр тренд лайн болсон ч болж л байна. Эсвэл бүсчлэл болгоод авсан ч болж л байна. Энэ маань өөрөө харин нэг ийм хөдөлгөөн байхгүй л байгаа даа гэж анзаараад байна. Том гурвалжин паттерн гэх юм уу те. За яг хоёрдтэй жоохон магадлал нь байгаа л ахaltaй. Яг тэр хоёрын ярал олбцсон. За орой бол ялчгүй 3 байгаа. Одоо 4-тгөө ч ирж байна. Тэгээд энэ дээрээс нэг годройтх өнцөг байж магадгүй гэж анзаарч байна. Гэтэл долларын индекс өөрөө унах таамаг нь жоохон саяны ингээд цөөр мэдэнд харагдаж шүү дээ. Тэгэхээр бас хамаагүй унж чадахгүй болов. Гэхдээ зүгээр сайн энэ өсөлтийн трендийг мэдээж ихний хилжээний эсэргүүцэх сайн таазан дээр ирчлээ. За энэ дээрээс одоо ямар нэгэн correction хөдөлгөөн орж ирээд буцаад дахиад дээшээ стрэх болов гэж бодож байна. Уулын зөвхөн паттернаар харахад бол магадгүй доошоо стрчмэр юм шиг харагдаж байгаа боловч долларын индексээ бас тэгж амар өснө гэж бол бодохгүй болчлоо л доо. Мэдээгээ харах юм бол тэрнээс түрүүний паттернаа доошоо стрейт явуучвал бол хэцүү. Яг ингэ нүшин техник шинжилгээ суур шинжилгээгээр миний мэдхээр бол жоохон зөрчлөө гэдэг юм. Долларын индекс дээр. Тэгэхээр зөвхөн техникээ дагах юм бол Nasdaq бол дээшээ л гэж харъя даа. За Nasdaq-ийн хөлбөөнөр болохоор өнгөрсөн 7 хоногт ярьсанчлаа том цэгийн нэг тааз байна гэж ярьж байсан. Тэгэхээр таазны хөлбөөнөр бол ирчээд байгаа гэж хараад байна. Тэгэхээр таазны хөлбөөнөр ирсэн байгаа учраас энэчнээс нэг юу гэдэг яг иймэрхүү хөдөлгөөнтэй одоо сайдын хөдөлгөөн бол дээдлийн сэдвэр бол хүлээгдээд байна. Тэгэхээр хэрвээ өнгөрсөн чартнуудаа харах юм бол энэ өөрөө дээдлийн таазан дээр нэг тооч, хоёр тооч гэж тоочн дээрээс тоочны дараас унаад байсан бол одоогийн байдлаар болохоор 1, 2 буюу нэлээд дээдлийн таазны хэсгийн одоо хэсэг мөн өөрөө сул буюу хүчгүй болоод эхэлж байна гэж хараад байгаа учраас ямар ч ихний байдлаар нэлээд дэжгүй сайдын хөдөлгөөн бол нөхцөл үүсчихэд байгаа гэж хараад байгаа. Тэгэхээр энэ 7 хоногт бол сайдын хөдөлгөөн дээрээс арилжааны таамаг гараад ямар ч арилжаа хийх болов гэдэг болгоомжтой гарч ирчээд байна. За дээрэс нь доотлын хөдөлгөөн явсантай адилхан дээдлийн хэсгээр болохоор яг ийм сайдын хөдөлгөөн үүсчих юм бол бүтцээс хамаарат дэш юу доош юу хөдөлгөөнөөс арилжаа хийх боломжтой тийм дэжгүй хөдөлгөөн бол харагдаад байгаа учраас Nasdaq ямар ч 7 хоногт хоёр талын арилжаа бол илүү түлхүү игдэх болов гэдэг дээрэж төлөвлөжөд хараад байна да. За нөгөө гайхал шинэ 7 хоног шинэ түүхэн өвнө мистер Алт гэж Алт бол ялцчихгүй all time high хийгээл яваал юм л да. Энэ ялч нөгөө мэдээний бас нөгөө
нөлөө нь ордог шүү тий. Чиний тэр. За би алтан дээр нэлээд анзаараагүй байж саяхан нэг сэрэн анзаарсан. За өмнөх таамаг бол ойлгомжтой байсан. За ерөөдөө доошо задрах магадaltaй паттерн үүсэж исэн. Энэ нь задрахтаа дээшээ задрахтаа паттерн үүсчих юм бол дээшээ. За гэхдээ эндээ дабл топ хийж чиж магадгүй гэсэн. За тэгээд энүүхээ эндээ нэг мөрчижгэн мөрдлөхөн мөр ийгээд унсан. За унжаахтаа нэг дээшээ задрах магадaltaй паттерн үүссэн. Гэхдээ яг эхний стрэлт мэдээгээр стэрсэн буцаж орж ирснээр хоёр дахь стрээд pullback гээд нэлийн зөрхий явцлагыг анзаараад байна. За тэгээд алтан дээр нэг юм хоёр дунд цагийн сэрээ татсан юм байна. Тэгээд энэ 6 сарын 8-наас эхлэлтэй 23 дугаар цагийн мэдээж нэг all time high түүний ороолыг аваад за энэ сэрийг авах болсон шалтгаан SB line нэлийн зөрхий байдаг байхгүй. За энэ өмнө хоёр хүрсэн байсан орой дээр одоо ирж байгаа. Ирээд ихний ээжний rejection авцсан те. За ихний ээлжинд бол нэг өнөөдрийн уналт эндээс үүссэн гэх юм уу. Тэгээд миний бодлоор одоо яг сирен дээрээ таамаглаад харахад сирений median line өөр аягүй сайн support resistance хоёр давхцсан өсчлөл болж байгаа учраас сирен дээрээ 93-т нь сиренийхээ median дээр 93-т нь баа ярилчаа сонирхож болж байгаа ихний ээлжинд. Хэрвээ одоо энэ дээр ингээд импульс ерөнхийдөө хандсан баха энэ сирений дээдлийн SB line нэг дээр ирээд ерөнхийдөө засварын хөдөлгөөн ордог тийм. Ерөнхийдөө энэ sideways ч юм уу эсвэл доошоод дунд хугацааны магадaltaй доошоо тренд үүсдэг гэдгийг дагах юм бол илүү найдвартай оролт нь хаана үүсэх юм бэ гэхээр энэ сиренийхаа медианыг сэтгүүлээд буцаж нэг pullback авахар нь орчвол илүү зүг санагдаад. Яагаад тэгэхээр сирений медиан өөрөө supportч болж байгаа resistance ч болж байгаа байхгүй. Тэгэхээр энийг сэтгүүлээгүй үед нь сэлдчихээр одоо ч юм уу сэлдээ те. Тэгэхээр доошоо явснаа медиан лайн дээр ойгоод буцаад тэрнийхэн дагуу өсчих магадaltaй буюу эхлээ support авчиж магадгүй. Тэгэхээр supportоо сэтлээд өмнө доор нь гарч ирээд буцаж энийгээ тааз болгож шалгаад тэгт нь одоо арай жижиг сар дээр баталгаа аваад орох юм бол миний хувьд бол алтан дээр илүү өндөр магадaltaй болоо гэж бодод байна. За тэгээд хэрвээ энэ ханшаа дээшээ сэтлээд явах юм бол 2720 мөр гэдэг үнэлэг хүрч баг. За гэхдээ сирений дээдлийн параллел аянтай бол хүн ямар нэгэн байдлаар харьцаад ойсон түүх байхгүй. Ерөнхийдөө энэ SB line-аас дэше стэрчих юм бол шинээр одоо энэ сирений дээдлийн 50% шинэ түүх үүсч ийн гэх юм уу та. За тэгэхээр бол шууд сиренийхээ гадна параллел line-аар багцаа авахаар нэг за 7 оны дараа гэж тохор нэг 720 мөр явж очих юм болов уу гэж бодож байна. За юу ч одоогийн байдлаар тэгээд дээрээс нь видео орох үед бол нэлээд энэ одоо SB line бол ажилласан байна уу? Яг үнийгээр эсэргүүцсэн байна уу гэдгийг харагдчих байх. Ингээд жоохон доошоо талдаа 51% тэл хараад байна. Яагаад гэвэл долларын индекс өсөх гэдэг тал. За чи том цаг дээр ярьсан учраас би илүү дээ ялж байгаа бодлоо хийж боддог юм л та. За алтны хувьд болохоор өнгөрсөн 7 оны мэднээс юу гэдэг нөлөөнөөс хамаарат шинэ хай хийгдэд яваад байгаа учраас энэ хөдөлгөөнийг болохоор илүү паттерн хөдөлгөөнөөр илүү ослох сонирхолтой бол миний хувьд бол байна. Энэ яагаад тэгж байгаа учраас гэж байгаа вэ гэхээр шинэ хай үүсэж байгаа учраас бүтцийн хувьд бол нэлээд докторгүй болж ирдэг. Тэгэхээр одоогийн хөдөлгөөнөөр бол илүү бүсчлэл үүсэх боломжтой цэгүүд болоод паттерн хөдөлгөөнөөс ямар ч арилжааны төлөв бол зохиол сонирхолтой бол байна. Одоогийн байдлаар болохоор эхний ээлжинд бол нэг юм дэжгүй дээдлийн дээшээ явж байгаа тийм паттерн хөдөлгөөн. За энэ маань өөрөө энэ хэсгийг доо гэж үзэх юм бол энийгээд сэтгэлээд одоо гарч байгаа хөдөлгөөн бол харагдаад байгаа. За тэгэхээр ингээд бүсчлэл үүсэх боломжтой цэгүүд бол зэрэгс зурагдсан байна. Тэгээд энэчнээс арилжээж чадах юм бол ямар ч би эхний ээлжинд бол энэчнээс нэг сэлгээ оролт хийгээд ямар ч энэчнээс барих тийм төлөвлөлт бол өнөөдөр дээ ээлжнэр бол ийм төлөв бол хүлээгдэж байна. За дээрэс нь юу гэдэг алтны хөдөлгөөн өөрөө all time high хийгээд байгаа учраас том цэг хөдөлгөөнүүд бол одоогийн байдлаар зураад таам гаргахад нэлээд хэцүү байна гэж хараад байна. За нөгөө талаараа хэрвээ алтны хөдөлгөөн өөрөө ингэж иймэрхүү байдлаар зурлал үүсгээд дээр гараад ирэх юм бол ямар ч сан иншанс төлөвлөгөө бол том цэгийн төлөвлөгөө бол гарч ирнэ. Тэрнээс өмнө болохоор өдрийн дээд ярилцлагууд бол хийгдэх тийм сонирхолтой бол миний хувьд байна да. За тэгэхээр нэрч байна. За ойрд яриагүй бүтээгдэхүүн болохоор ерөөхдөө биткойны хөдөлгөөн бол байна. Энэ маань яагаад би энэ бүтээгдэхүүн авч юм гэхээр ямар ч нэг ойрд нэлээд том цэгийн бүс зурган дээр
өмнө нь гарч байгаагүй зураглал буюу нэлээд том цагийн сайт юу гэдэг засвар хөдөлгөөн бол орж иж байгаа болов гэдэг бол өнцөг гарч иж байна. Тэгэхээр өмнөх түүхэн дээрээс харахад бол биткойн дээр бол ямар ч ийм том цагийн correction гэж хэлж болох уу тийм хөдөлгөөн бол хийгдэж байгаагүй. Тэгэхээр одоогийн байдлаар зурагт төр бол нэлийн том бөгөөд алаацтай тийм correction хөдөлгөөн орж иж байгаа учраас ялч хүн бүтээгдэхүүний ярихаас өөр аргагүй. Одоо юу гэдэг ярих тийм сонирхол надад төрж байгаа л да. Тэгээд хэрвээ энэ хөдөлгөөн маань паттерныхаа одоо зураглалаас сэтгэлээ гараад явах юм бол нэлийн томоохон импульс хөдөлгөөн бол үүсэх боломжтой бол харагдаад байгаа. За нөгөө талаараа дээрээс хөвжсэн одоо юу гэдэг уналтын засварын тренд өөрөө энэ хэсгийн доовыг одоогор бол харах хэвдэж чадаагүй. За энэ доотлын энэ хэсгийн доовыг бас эвдээгүй байгаа учраас магадгүй энэ маань өөрөө ойрын хугацаанд энэ хэсэг дээр сайдын хөдөлгөөн үүсгэж чадах юм бол ямар ч зэний хөдөлгөөнөөр арилж явах боломжтой юм байна гэж бол биткойн дээр хараад байна. Тэгэхээр хэрвээ биткойныг ямар ч зэн одоо юу гэдэг өмнө харж одоо арилж хийж байсан эсвэл арилж хийх сонирхолтой байх юм бол дахиад нэг хараад одоо листэндээ босч оруулах боломжтой болцсон юм болов уу гэж хараад байна л да. Дундсгийн хөдөлгөөнөөр ч гэсэн ерөөхдөө энэ маань өөрөө нэлээд томоохон сайдын хөдөлгөөн үүсэх боломжтой тийм бүтцээр үүсэж байгаа учраас энэ чээс ямар ч арилжаа бол биткойн дээр хийгдэх боломжтой мэн гэж хараад байна. Тэгэхээр биткойныг ямар ч сан бас ойрын хугацаанд дээр арилж хүмүүс бол том зүйн импульсив хөдөлгөөний арилж хийгдэх боломжтой тийм листэн дээр оруулах бол бас дэжгүй харагдаж байгаа юм. Окей. За тэгэхээр энэ 7 хоногт нэг юм томод маань ингэж дуусч байна. За уламжлалт ёсороо энэ 7 хоногт гарах дараа чи мэдээнүүд арч. За ерөөхдөө хүчтэй мэдээнүүд маань бол гараад дуусчлаа шүү дээ. CPI, non-farm, FOMS гэхээр тий. ерөнхий хамгийн өндөр волюм орж ирж магадгүй чиглэл мэгэл тодорхойлж магадгүй мэдээнүүд бол гараад дуусчлаа тийм. Одоо дандаа сар болгон гардаг тодорхой статистик мэдээнүүд л үлдэж байгаа болов уу гэж бодож байна л да. За тэгэхээр 2 дахад 10 цагаас 3 дахад 10 цагаас 4 дахад 8:30, 5 дахад 8:30. За ерөнхийдөө тэгэл Нью-Йорктойгоо зэрэгцээл эсвэл Нью-Йорк дундуур эхлээд дандаа мэдээнүүдтэй байгаа юм байна. Яг хоо долларын одоо юу гэдгийг мэдээнүүд дээр ялч нөгөө мэдээнүүд болоод бусад юм бол сарын сүүл болохоор дуусчихлаа л та. Бусад нөгөө одоо юу гэдгийг одоо пэр эсвэл одоо жишээлбэл энэ чи 2 дахад австрали доллар дээр cash rate гарч иж штэ. Тэгэхээр ийм бусад нөгөө бүтээгдэхүүнүүд дээр ямар ч чухал мэдээнүүд бол арай дуусах бол харагддаг байна л да. Тэгэхээр бас нөгөө үзэж байгаа хүмүүс бас яг ямар хуу арилжаа бүтээгдэхүүнээр арилж идэм мэдэхгүй учраас бас шууд хамаагүй ярьж мэдэхгүй л юм л да. Гэхдээ зарим тохиолдолд бас нэг тиймэрхүү бүтцүүд оруулж ирвэл одоо юу гэдэг юм арилжааны өөр бүтээгдэхүүн оруулж ирвэл бас сонирхолтой байж магадгүй ч бодод. Тэгэхээр хэрвээ үзэж байгаа хүмүүс бас бүтээгдэхүүн байх юм бол бас сонирхолтой бас бичиж үзэх байх тийм. Тэгэхээр комментэн дээр хэрвээ та нар сонирхож одоо өөр үнцгийг харах одоо хүсэлтэй байх юм бол бас бүтээгдэхүүнээ бичээрэй. За энэ лоны мэдээ ярьсан. Тэгээд за ингээл дуусчих шүү дээ. За тэгээ яг нөгөө үздэг хүмүүст маань сонирхолтой одоо өөрсдөө суулгаа гэж зах зээл дээр тий дайлж одоо coin дээр ч юм уу хувьцаан дээр ч юм уу за эсвэл өөр санхүүгийн айлч зах зээл дээр сонирхолтой гал халуун мэдээнүүд бүтээгдэхүүнүүд байх юм бол валцаарай. Тэгээд чадхаараа тэрний мэддэг бүтээгдэхүүн ч юм уу эсвэл чарт нь байдаг бүтээгдэхүүнүүд бол тий өөрөөсөө ингэсэн арга барилаараа хараад маш магадгүй бас бидний CFD брокер дээр ахвал арилж яах юм болоо тий. Тэгэхээр тиймэрхүү бас нэгэндээ боломжтой байх юм болов уу гэж бодож байна да. хоёлаа гэхдээ ерөнхийдөө нэлийн тийм нөгөө томоохон цар хүрээр яваад байгаа шүү дээ. Одоо юу гэдэг бүтээгдэхүүнүүдээ ч гэсэн одоо их хүмүүс их хвчлэн арилжих боломжтой арилжиж магадгүй байж магадгүй гэсэн одоо юу ч юм тий. Одоо долларын индекс ярьж лахад бусад пэрүүд нь хамаарлаж болно. Nasdaq, Alt. Тийм тэгэл хамаагүй их волюм байдаг бүтээгдэхүүнүүд ярьж байгаа шүү дээ. Энэ дээрээс яг нэмж хэрвээ юу гэдэг өмнөх бүр өмнө хоёлыг хэлж чад бол нэмэлт мэдээлэл одоо бусад хаанш одоо нөгөө
хувьцааны тухай мэдээлж юм орж ирдэг гэсэн. Тэгээд иймэрхүү бас нэмүүлэх сонирхолтой ч юм эсвэл ийм юм байвал гоё юм байна гэдэг зүйл байх юм бол бас хувь чадвар ч юм уу нөгөө Discord-ор ч юм уу тий бичиж бол асуудал байхгүй шүү. Хүмүүсийг ямархуу бүтээгдэхүүн их хүчтэй яриад чадсан эсвэл ямархуу мэдээлэл илүү хэрэгтэй байдгийг бас нарийн одоогийн байдлаар бол мэдгүй учраас яг хуу ерөнхий мэдээд байгаа л да. Гэхдээ бас нөгөө нарийн судлах сонирхолтой хүмүүс бас байдаг шүү дээ. Тэрийг мэдгүй учраас бас шууд тэрийг ярих бас жоох хэцүү байдаг учраас тийм видео амар урт болчих гээд байдаг тий. Урт болчих гээд байдаг учраас тэрийг нэмүүлэх ч юм уу эсвэл ингээд тийм видеон дээр бас иймэрхүү байдлаараа ярил гэж байх юм бол ямар ч сан комент ч юм уу эсвэл Discord-оор бичээд орчихгүй даалжтай тий. Окей, за ингээд маркет дэвтэд юм энэ 7 оны дугаар ингээд өнгөрч байна. За битүүрийн видеон дээр интро хэсгээр гарсан Swing Traders-тэй хамтарч ажиллаж байгаа Naratics болон Pepstone гэдэг брокерууд байгаа. За тэгээд хэрвээ өсвөл тухайн брокерууд дээр орж харилцаа хийж болно. Санал болгож байна гэх юм уу. За ингээд энэ 7 оныхаа дугаар энэ хүрээд өндөрлж байна. Дараагийн 7 хоногийнхаа дугаараар эргээд уулзцгаая. Баяртай. Эний ихэнд нэг энэ эхний хоёр дээр гоё дуу тавьчихвал тий. Энэ дээр бичигдэж байгаа, энэ дээр нэрцэгдэж байгаа ч юм шиг. Хүмүүс цаастаа анда. Бусдаас өөр бай. Даснаас ч нөөр. Эмбако. За ингээд өнгөөс урчлаа.